Мөрөөдлийн зөв нэртэй сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэн загварын гала тоглолтод нийслэлийн сургуулиуд болоод 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 800 гаруй сурагч оролцлоо. За энэ наадамд оролцогчдоос ирээдүйн дизайнер, загвар зохион бүтээгч, уран бүтээлчид түрэн гардаг байна. За наадам хувцсны дизайн, график дизайн, архитектур, интерьер дизайн, уран зураг, уран баримл зэрэг 7 төрлөөр боллоо. Уран тасаг байдлыг илэрхийлэхийг зорьсон уран бүтээлийн онцлог хөлбөр загтаа Үзэгчдэнд харагдаж байгаа эдгээр хувцас загварын шоуны хувцсны загварыг Ахлахангийн сурагчид бүтээсэн. Ерөнхий боловсролын сургуулийн 800 орчим сурагчийг хамарсан мөрөөдлийн зүг сурагчдын бүтээлийн үзэсгэлэнд оролцсон хүүхдүүд багш нарын хувьд дуршлаг солилцоход чухал наадам болдгийг хэлж байлаа. Миний ертөнц гэсэн сэдвтэй болохоор би энэ ертөнцийнхөө төв нь болохоор энэ өөрийгөө би хатнаар эр зоригтой хатан гэж дүрсэлж хатнаар хийсэн. Тэгээд их дэлхийгээ хайрлаж хамгаалах зорилготой энэ дэлхийг хийсэн. Тэгээд энэ хээ угуулснууд нь болохоор энэ амьдралын өөрчлөлт, эргэлт амьдрал тохиолдож болох саад бартааг бодож хийсэн. Энэ однууд нь болохоор амьдралд ямар нэгэн гэрэлтэй гэгээтэй үйл явдал болдгоо гэж ерөн бодож сэтгэж хийсэн. Би болохоор Өмнөг аймагт оролцож ирсэн. Тэгээд энэ жил оролцсон. Тэгээ хамгийн анх удаага улсын уралдаан буюу энэ мөрөөдлийн зүг гэх тэмцээнд орсон. Тэгээд энэ тэмцээнд ороо хамгийн анх удаага загвар өнсөгчийн төрөлд мөнгөн медаль авсан. Хүрэл медаль авсандаа маш таатай байна. Тэгээд нэгдүгээр байранд орсондоо их амар баярлж байна. Өвөн жил хичээд одоо ингээд нэгдүгээр байранд орж байгаа байна. Тэгэл за хүмүүсийн зургнууд ийм байсан чи би бас ингэж хийвэл дээр байх зургийн ийм болгосон дээр байх гэж амар ажилласан. Өнөөдөр болохоор бас нөгөө хүслэн 2026 оны тэгээд загварын тэмцээнээр сургуультаа болохоор сургуулийнхаа топ медаль авчихсан шилдэг медаль. Тэгээд одоо энэ мөрөөдлийн зүг дээр бас шилдэг медаль авчаад байсан юм л та. Анх удаа одоо Улаанбаатарт болж байгаа одоо тэмцээнд нь оролцож байгаа. Тэгээд одоо Өмнөг аймагт бол 2 хичээлтэй. Тэгээд анхны сэтгэгдэл бол бүр маш гоё байлаа. Улсын чанартай энэ тэмцээнд хамгийн гол зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн Ахлахангийн сурагч нарын дунд одоо зохион байгуулагдгаар онцлог эдгээр сурагчид маань бол төрөлх хурлын хичээл, дизайн технологийн хичээл, зураг зүйн хичээлийн одоо үр дүнг харуулах зорилгоор жил одоо шилдэг бүтээлээр оролцдогоор онцлог байгаа. Одоо яг энэ зохион байгуулж байгаа төрөлх хурлын дизайн технологийн дээд сургууль бол эдгээр одоо оролцож байгаа хүүхдүүдийг шагналт байр тэргүүн байранд орсон хүүхдүүдийг бол нэгсний одоо сургалтын төлбөрийг одоо урлаг дизайны академиас 100% одоо тэтгэлгээр ингээд сургах ийм бас боломжийг үүсгэж байгаа. Энэ наадамд оролцож байсан хүүхдүүдээс идүүгээ мэрэгжилтэй эзэн болсон уран бүтээлчид, загвар зохион бүтээгчид болж нэр алдраа мандуулан уран бүтээлийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа хүүхдүүд олон байгааг багш нар бахархан ярьж байлаа.